Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтраад Сүхбаатар аймагт анх удаага одоо хөдөлмөр цуслангийн одоо үйл ажиллагаа ингээ эхлүүлэх гэж байгаа да. Таатай байна. Нэг юм ажлын юу байна чи ахтаа цуг энд 100 хийцгүүрээд уцхаас сууж яснаас тэрэнд ороод нэг юм өөрөө ч гэсэн хөдөлмөр хийгээд мөнгө оол гэдэг. Чамд ямар санагцсан? Одоо юу хийчихээ санацсан. Угаасаа одоо ингээд ээж аваас уусаа мөнгө нэхэд ах нэг юу байхгүй болохоор тэгээ өөртөө мөнгө олчихно гэж бодлоо. Одоо төмөс луун тэгээд улаан жит тиймэрхүү ер нь айгуу түгээмэл юу л тань гэж. Тэгээд нөгөө өөрийнхөө яг тарьсан ногоог өөрөө хүнсэн дээр иглээд өөрөө зарж борлуулна гэхээр энэ төсөөлөлтөд хэр вэ? Гоё юм уу? Гоё. Нэлээд гоё. Тэгээд гол нь тэр олсон ашигаа өөртөө авч байгаа гэхэлэр юм нь бол бүр гоёсэн. Тэгээд ер нь одоо их мөнгө олвол тэр мөнгөөр ер нь юу хий гэж бодож байна? Өөртөө нэг ундаг дагуул басдаг юм. Ээжсэн. Хөдөлмөр цуслал явах юм бол утаснасаа хол байна гэдэг. Эрүүл гарцсан. Тэгээд чамд өөрт чи хэр санагдсан? Одоо айгуу гоё санагдсан. Нөгөө цэвэр гарц гадаа байна гэдэг чинь. Төмс тэгэл лов. Өдөртөө нээж аав хүрчгүй өөрөө ирж яах вэ? Ээж ирж аав. Ирж яах вэ? За амжилт хүсье. Одоо өөрөө хөдөлмөрөөр мөнгө олоход гоё л байх та гэдэг орсон доо. Юу илүү тарихыг хүсэж байна? Сангин төмс лов. За. Чи болол нэг хэдэн жинс тоолгоо та. Ногоо ер нь хэр сая идэх өөрөө? Идэх. Ирэх нь юу гэж? Гэх нь яв дуртай бол яв л гэдэг. Дуугатай юу? Дуугатай. Тэгээд дуугаа өнөөдөр хэлээд ирэх гэж бодож байна. Цаг зав ер нь хэрэг байгаа вэ? 100 юм цаадаа хараг нэг хийх юм байхгүй. Өдөржин гөлөөр баг энэ дэсэн цолно. Бид хүн зэрэг нийт 12 хүүхэд бүртгүүлсэн. За тэгээд яг өнөөдрийн байдлаар бол 7-8 хүүхэд ирсэн байна. 2 хүүхэд нь хөдөөнөөс ирж байгаа гэх. Тэгээ 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хөдөлмөр цуслан маань эхэлж байна. За үндсэндээ бид бүхний одоо энэ ард харагдаж байгаа бол яг нөгөө иргэдээ болоод хүүхдүүдтэй зориулсан талбай маань байж байгаа. Тэгээд энэ талбайны үндсэндээ нэг гадна одоо иргэд хүнсний ногоогоо суулгасан юм байна. За нийт нэг 15-6 иргэн суулгасан байна. За одоо ингээд 0.5-д нь хүүхдүүд тэгэхээр үлдсэн 0.5 га талбай үлдчихэж байгаа юм байна. Тэгээ энэ дээр одоо баруун уртсан минь ард иргэд тав хүн бас төмс хүнсний ногоо одоо тариалах боломжтой шүү гэдэг мэдээллийг бас давхар хүргэж байна. Тийм 1.5 га талбайд бол ногоо тариалах тий хүүхдүүд маань ногоо тариална. За тариасан ногоогоо өөрсдөө услан арчлан за түүний дараагаас үр шимээ өртөх ийм зорилготой байгаа. Хамгийн гол нь энэ талбайд маань мэрэгсэн тий ахмад тариаламж халтарагч маань бас зөвлөн туслахаар ажиллаж байгаа болохоор хүүхдүүдийн хувьд бол бас нэлээд одоо туршлагатай ажиллах гэж бодож байгаа. За манай газрын зүгээс бол тогтмол одоо хяналт тавих боломжгүй байгаа ч гэсэн ямар ч байсан тухайн цаг үед тий тухайн өдөрт зориулаад хүүхдүүдэд эргэж хяналт тавих. За мөн завсар заагаар нь бас бүлгийн ажил хүүхд хөгжлийн хөтөлбөрт хамруулах зэрэг ажлуудыг бас манай хүчил хариуцсан мэргэжлэнүүд бас хамтарч зохион байгуулах юм төлөвлөлттэй байдаг. Энэ хөрс одоо талбайгаа бэлдэх, тариалт хийх
технологийн бүх одоо үед нь бол зөвлөн туслах үйл ажиллагаагаа хийгээд намар ургац сургахад нь хураалцаад одоо гаагаас сэдийн хэмжээний ургац авсан. Тэгээд тэрний үр дүнгийн тооцоод одоо намрын ногоо өдрөө дараах хэмжээнд хүүхдүүдээрээ одоо үзэсгэлэнд тодорхой хэмжээний одоо салаат чих юм уу, төмсөө зарах ч юм уу тэрэн дээр нь бас одоо заавар зөвлөгөө өгөөд ингээ хамтран ажиллаад сүүлийн одоо ажлынхаа үр дүнг 2 төрлийн бас байгууллагатайгаа дүгнээд одоо дараагийн ажлыг бол бас санал оруулах байх гэж бодож байгаа. Энэ бол ер нь тууштай явах хэрэгтэй. Энэ дээр төр бүр онцгой анхаарах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, санхүү тэгээд хөрхэн дэмжээд хүүхдүүдийг идэвхжүүлээд өгөх юм бол энэ бол айгүй гоё ажил эхэлж байгаа.